Дараагийн асуулт руугаа бүгдээрээ оръё. За бид юун дээр алдаад байна вэ? Бид юун дээр алдаад байна? A. Хөдөлмөрч биш байна. B. Хариуцлагын тогтолцоо муу. C. Хит хэнэггүй байна. D. Мэдлэг дутмаг байна. Санал хураах шугамаа нэ 13 тэг 88 дугаар руу мессеж илгээж болно. Аль нэг хариултыг сонгоод эсвэл Freshback application ашиглаад нэвтрүүлгийнхаа нэрийг хийж орж жагаад саналаа үн төлбөргүй илгээх боломжтой. Тэгээ дахиад нэг сануулхад хэрвээ Freshback application-ыг ашиглах юм бол зах зээлснээс худалдаа авалт хийхэд 8885 төгрөгийн хөнгөлөлт идэх юм лээ. За, түрүү Марах хэлсэн. За, ингээд одоо эмба ах хэрэгтэй байна. За, алдаад байна гэдэг нь юу ч л байж болох байх та тийм. Чи юу гэж бодож байна? За би юу гэж бодож байна гэвэл ингээд энэ асуулт бол яг хүрээнийх нь хувьд яг нүүрсний хувьд л харах хэрэгтэй юм шиг харагдаж байна тийм. Тэгэхээр ингээд нүүрсний хувьд ингээд хараад үзэхээр бид нэр өмнөх асуултан дээр сая харлаа. Манай монголчууд маань бол за нүүрс бол ингээд манай экспортын хамгийн гол бүтээгдэхүүн муу юм байна гэдэг бол бүгд мэдж байгаа. Тийм учраас мэдлэг дутмаг байна гэдэг дээр бол миний бодлоор бол хариулт явахгүй байх. Тэгээд одоо яг илүү нүүрсэн дээр гэх юм бол манай болж байгаа бас нэг алдаануудын нэг нь бол яг түрүү нөгөө нүүрсний хулгай гэж нөгөө янз бүрийн юмнууд бас ингээд яригдсан байгаа тийм. Тэгэхээр илүү хариуцлах дээр илүү тогтож бас хүмүүс харж байгаа болов уу гэж бол би бодож байна. Тэгэхээр энэ дөрвөн ингээ хариултыг ингээ харахаар яг нүүрсэн дээр бид нар юун дээр алдаад байна гэх юм бол мэдлэг дутмаг гэхээсээ илүүтэйгээр биш те хөдөлмөрч биш гэхээр илүүтэйгээр биш илүү хариуцлагын тогтолцоо бас жоохон суулж магадгүй гэж би бол харж байна. Санал нэгдэж байна уу? Би бас тэгэж бодож байна. Тэгээ нөгөө би чинь нүүрсний эксперт биш шүү дээ. Тэгээ жирийн дундаж иргэний бодохоор миний ойлгожоор нүүрс бол бас айхтар шинэ өндөр технологи шаардсан мэдлэг дутаад байхаар салбар иш бах тий уул уурхай дотроо тий монголчуудын бас олон жил энэ салбарт ажиллаж байгаа. Тэгэхээр илүү мэдлэг дутмаг биш хинэггүй байна гэхээр их төрхийн ингийн байна. Тэгэхээр яг тэр хариуцлагын тогтолцоо тэр зам нөгөө ингэж бодоход нөлөөлж байгаа зүйл саяны сонсголч гэдэг юм уу энэ зүйлс хүмүүст бас хүчтэй нөлөөлөд хүмүүс энийг хариулах байх л гэж бодож байна. За ойлголоо. Тий өөр бас юм гарч ирэх нь манай хоёр сайхан ярьж байгаарэ. Та хоёр л ингэ ирэхээр аюу сериусны санагдаад бах юм тий. Одоо өнөөдөр чи амралтын өдөр. Амралтын өдрөө яг зориулаад ирсэн маш их баярлалаа. Гэтэ гоё суул тавиад тий. За юун дээр алдаад байгаа юм лөө? Монгол улс уу? Одоо юу ч байж болох бах та. Ямар нэг юм та юун дээр алдаад байгаа вэ? Ямар нэг юм болохгүй байвал одоо юутай холбоотой юм бол? Тэгэхгүй юмуд ч бас байгаа л юм л та. За эхлээд манай гишүүн хэлчих. Тийм тий. Би бол ингэж бодож байна. Хөдөлмөрч биш байх нэхэр үгүй байна. Хамгийн хөдөлмөрч хүмүүс аваад. Тий. Одоо солонгос гараа явахаар хамгийн ажилсаг гэдэг болчиход байгаа шүү дээ. За хит хинэггүй байх нэхэр бас үгүй байна. Энэ бол харсан байгаа тий. Ер нь бол хариуцлага. Мэдлэг дутмаг гэхээр үгүй. Одоо зүгээр чат GPT-гээр уншуулаад мэдлэгийн ялгаа гэж баг гарахаа болчихлоо шүү дээ. Мэдээд байгаа. Би бол би дээр буюу хариуцлагын тогтолцоод нөгөө гэж бодож байна. Та хоёрын тактик яг нөгөө хоёртой төстэй сонгоод банк төрүүлээд явчих. Өөрсдөө зардлаар Таиланд явчих. Тэд бас би гэсэн юм уу те? Тараас би гэсэн юу? Би ч одоо хувийн хвшилт 23 жил ажилласан юм шүү дээ. Хариуцлага уу? Энэ хариуцлагагүй байдал одоо хаанаас яг үүсээд байна? Би бүр тэр нэг 10 жилд байхад л айгүйх тийм нөгөө уулах явдлыг айгүй өөр одоо юу гэдэг нэг тийм одоо багш нар орж ирээд уянгаа чи ингээд даагаад аваарай гэдэг байсан. Тэ холбоотой болоо гэж хувийн үед бодоод байдгийг. Тэгээ нөгөө багаасаа нэг хин нэгнээс хамааралтай болоод нөгөө өөрөө хувь хүнийхээ итгэлээ алдаад байдаг юм шиг. Хариуцлагатай Монгол иргэн бас бий болоход боловсролын салбар их чухал юм болоо даа л гэж бодоод ах юм. Зөвхөн нөгөө нүүрсний талаар яг ярьж байгаа учраас зөвхөн үзэгчдтэй хандаад маань төрөл их залуучууд үздэг юм лээ. Хэлэхэд бол Монгол улс бол их том нүүрсний бассейн гэж ярьдаг. Бассейнуудтай ихэнх нь бол өмнө говьд бол байна. 5 толгойн нүүрсний бүлэг орд байна. Нарийн сухат их гэж байна. За ховдод хөшөөт бас гарч байна. Тэгээ коксчдаг буюу гангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг тэр төрлийн нүүрс Монгол улсаас экспортлогддог. За тэр маань болохоор бидний хувьд бол одоо их азтай зүйл яагаад гэх юм бол өндөр дотор авах боломжтой. Үнэтэй байдаг гэсэн үг ээ. Тэгвэл бид нэр дотроо бас үйлдвэртэй болвол их зүгээр дотоодын хэрэглээгээ үйлдвэржилтийг хөгжүүлээд явбал хэрэгтэй.
Тэгээ дараагийн мэдээллүүдийг тухай бусд нь өгье. Та хоёр баг маань хариултаа сонгож болохоор байна. Хариуцлахгүй тогтолцсон. За хоёр баг хоёулаа бие хариултыг сонгосон байна. Энэ асуултан дээр гадуур сурвалжлага байгаа. Хамтдаа үзцгээе. Бараг л авцсан. Бүгднгээс нь л жоохон байгаа юм болоо та. 2-т, 3-т, 4-т гэх гуруулаа л анда. Мэдлэг тутмаг хариуцлага дотох юм болоо. Хүмүүс ер нь одоо тэгэл хоцорчоод төвжрэнээс болсон гэдэг. Тэгээ ер нь бол тэр хүн чинь өөрөө ингээ төвжирлээ бас ингээ бодох хэрэгтэй болоо. Цагтаа очихын тулд жоохон эрт гардаг ч юм. Ер нь жоохон мэдлэг дутуу юм лээ. Хариуцлагын тогтолцоотой шууд бас холбоотой аль аль нь бол тодорхой өөр нийгэмд өгүүлэгдэж байгаа л да. Хариуцлагын тогтолцооны асуудалж байгаа. Бүх юмыг бидэнчлэх хялбар байх, амар байх, тэр хөдөлмөр бүтээлийг өндөрт үнэлэхгүй байгаа явдаж байгаа. Миний хувьд энэ хэвлэлийн хамгийн сонирхолтой зүйл нь гадуур сурвалжлага байгаа. Яг ингээд бид одоо сонирм биш. өвөрмөц хариултууд ирдэг. Гэтэ манай хоёр баг бол одоо асуудал ахгүй нэг л хариулт гэсэн. За хариултаа харцгаая. Өөр tunga харъя. Бид юун дээр алдаад байна вэ? Яа манай хоёр баг хоёулаа монголчуудаа их сайн мэдх юм да. 53. Тогтолцоон дээр саналаа өгсөн. Тус бүр 53 оноо нэмж авч байна.